Ер нь одоо энэ уул уурхай үйлдвэрлэл олборлолт ашиглалтай холбоотой ямар чиглэлийн зөрчил дутагдал ерөн сүүлийн жилүүд илүү хамгаалж байгаа. Ялангуяа нөхөн сэргээлтийн ажил одоо бүрэн хийгдэж чадж байгаа хэсгээр тодорхой дүгнэлт хяналт шалгалт хийж чадж байна уу? Тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр яг энэ уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээлэх чиглэлээр нэлээд илүү их төлхөө анхаарал хандуулж ажил явуулж байгаа. Тэгэхээр ер нь бол нийтдээ бол нэг 2018 онд гэхэд бол техник нөхөн сэргээлтийг 1000 орчим га газар, биологийн нөхөн сэргээлтийг бол 450-60 орчим га газар бол хийлгэсэн байгаа юм. За энэ нь бол одоо өмнөх жилийнхтэйгээ харьцуулаад үзэхдээ бол нэг доотлол нь бол 20-оос доошгүй хувиар төрөл төсвөрөөр л нэмэгдсэн ийм байдалтай байна. Гисэн хэдий боловч ер нь бол нөхөн сэргээлтийн хэмжээ бол тийм их хэмжээгээр нэмэгдэхгүй. Эвдэрсэн газрын хэмжээ бол буурч өгөхгүй байгаа ийм байдал байна. Ямар шалтгаанууд байгаад байна вэ гэхээр нэгдүгээрт бол аж ахуйн нэгж байгуулвал улсын ажлын төлөвлөгөө байгаль хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлтийн ажлыг төрөл төсвөрөөр нь хийж гүйцэтгэхгүй. Хийж гүйцэтгсэн нөхөн сэргээлтийнхээ ажлыг аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт хөлөөлөж өгдөггүй ийм юмнууд байгаад байгаа. Дээрээс нь мөн бас энэ нөхөн сэргээлт хийцэн боловч тэр нөхөн сэргээлт хийсэн газар дээр нь төрөл бүрийн шалтгаанаар хууль бусаар ашиглан малтмал олборлогчдын юм уу ийм үйл ажиллагааны улмаас эргүүлж ивдэх ийм төвөгтэй байдал бий болоод байгаа. Энэ бас юунаас шалтгаалаад байна вэ гэхээр бол уул уурхай эрхлэгчдийн техник технологиос бас нэлээд их шалтгаалж байгаа. Өөрөөр хэлбэл тэр хаягдлаас нь шалтгаалаад тухайн ашигт малмалын нөөцийг бүрэн ашиглаагүй шалтгаалаад бол энэ рүү бол одоо хууль бусаар ашигт малмал олборлогчдод эргэж орох эвдэрсэн газрын хэмжээг нэмэгдүүлэх ийм байдал байгаа. Дээрээс нь нутгийн захиргааны байгууллага сумын засаг дарганаар бол ашигт малмалын тухай хуулиар тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл өмнөх жилийн нөхөн сэргээх ёстой газрыг нөхөн сэргээгээгүй, бүрэн нөхөн сэргээгээгүй байх юм бол дараа жилийн нөхөн сэргээлтээ уурхайн үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авах болцоотой байдаг. Гэтэл энэ эрхээ бол бүрэн хэрэгжүүлэхгүй ингэж ажилтдаг байдал байгаа. Одоо бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа шалтгаан эрх зүй бодлогын зохицуулт дутмаг байдлаас болж байна уу? Аль эсвэл одоо өөр нөлөөлж шалтгаан байна уу? За ер нь бол эрх зүйн орчин нь бол бүрдсэн байгаа. Тухайн шатны засаг дарга хуулийн мэдлэг муу байна уу? Эсвэл хуулийг хэрэгжүүлэх сонирхол байхгүй байна уу гэдэг ийм зүйл яригдах болов уу гэж би бодож байгаа юм.